Төрсөн цагаас эхлэн насан өд болтлоо бидний бие махбод үргэлж өөрчлөгдөж байдаг. Гэхдээ 9-15 насны хооронд охид хүүгүүдийн бие махбод болон сэтгэл зүйд олон өөрчлөлт гардаг. Эдгээр өөрчлөлт нь биднийг сандралд оруулж гайхшруулдаг. Энэ үеийг бэлгийн божилтын үе буюу шилжилтийн нас гэж нэрлэдэг. Бие махбодын огцом өөрчлөлтүүд нь 2 жил орчим үргэлжилдэг. Ерөнхийдөө охидын бэлгийн божилт хүүгүүдийнхээс арай эрт эхэлдэг. Бэлгийн божилтын үед охид хүүгүүдэд бие махбод болон сэтгэл зүйн өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Бие махбодын гэдэг нь жирэмслэх буюу хүүхэдтэй болох боломжтой болж байна гэсэн үг юм. Сэтгэл зүйн өөрчлөлт гэдэг нь хүнд дотносож татагдах зэрэг сэтгэл хөдлөл, харилцаанд гарах өөрчлөлт юм. Ихэнх өөрчлөлт нь дааврын нөлөөллийн үр дүн байдаг. Даавар нь бидний биед үүсэж байгаа химийн бүтээгдэхүүн бөгөөд цусаар дамжин бидний бүх биед тархдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс олон төрлийн даавар ялгаруулдагч тэдгээрээс хамгийн чухал хоёр нь тестостерон ба эстроген юм. Энэ хоёр даавар нь эрэгтэй эмэгтэй хүний хин хинд нь байгч эрэгтэйчүүдэд тестостерон, эмэгтэйчүүдэд эстроген нь илүү ялгардаг. Сэтгэл хөөрөх, гутарх нь бас л өсөлт божилтын нэг илрэл юм. Бие махбодод гарах өөрчлөлтүүд тань таалагдчих болно, үгүй ч байж болно. Зарим өсвөр насныхан бэлгийн божилтын туршид сэтгэл хангалуун байж биедээ гарч байгаа өөрчлөлтүүдийг таатай хүлээн авдаг бол зарим нь бүр үзэн ядаж эсвэл юу бодож мэдэрч байгаагаа ч мэдэхгүй болдог. Ихэнхдээ энэ бүхэн барьц алдагдуулж ичмээр сэтгэл зовморч санагддаг. Тэгсэн ч эдгээр өөрчлөлт нь хэвийн зүйл гэдгийг ойлгох нь чухал.